Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол биетийн шин чанар ба гадаргуугийн талбайг олох гэсэн сэдэвтэй хичээл заахаар бэлтгэлээ. За хичээлдээ анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. Бид ямар биетүүдийг таньдаг вүлээ? За энэ бол бидний хамгийн сайн мэдих куб хэмээх биет байна. За үнэтэй төстэй энэ ямар биет вүлээ хүүхдүүдээ нэрлээрэй. Энэ бол тэгшүнцэгт параллел биет. За тэгэхээр дүрсийг бид нэр таньдаг болсон байгаа. Түүнээс гадна бид нэр энэхүү цилиндр гэдэг биетийг нэрлэж мэднэ. За энэ бол юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг пирамид гэж нэрлэдэг. За монголд гурвалжин призм. За энэ биетийг юу гэж нэрлэдэг вэ хүүхдүүдээ? Конус хэмээх биет гэж нэрлэдэг. Эхний хоёр биетийг бид нэр маш сайн мэдэж одоо энэ биетүүдтэй холбоотой бодлогуудыг бид нэр бодож сурсан билээ. За одоо бүгдээрээ биетүүдийн шинж чанарыг бүгдээрээ таний. За куб буюу тэгшүнцэгт параллел биет энэхүү хэмээх энэ хоёр биетийн шинж чанарыг ерөнхийд нь авч үзье. За эдгээр биет хідэн тас, хідэн орой, хідэн гэрбэгтэй билээ хүүхдүүдээ. За хоёулаа ижлэхэн 6 талцтай. За орой нь за дээрээ 4 оройтой, энэ доороо 4 оройтой нийлээд аль нь 8 оройтой байдаг. За ирмэгийг бүгдээрээ тоолъё. Энэ дээдлэлтаа 4 ирмэгтэй, суурьндаа мөн 4 ирмэгтэй, хажуудаа 4 ирмэгтэй. За тэгшүнцэгт параллел биетийн тухайд мөн адилхан одоо кубтэй адилхан ирмэгтэй байдаг. Бүх ирмэгийн тоо 12 байдаг. Өмнөх ангиудад тодорхой сайн үзсэн учраас хүүхдүүд маань маш сайн санаж байгаа хаа. За одоо бүгдээрээ гурвалжин призмтэй танилцъя. За энэ гурвалжин призмийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Энэ призмийн талс, орой, ирмэгийг бүгдээрээ тооцоолъё. За сайн ажиглаарай. За энэ призм нь за дээр доороо 2 гурвалжин, за 3 хажуунд 3 тэгшүнцэгтөөс бүтсэн нийлээд 5 талстай байгааг харж байна. За оройг тоолъё бүгдээрээ 1 2 3. За дээд талдаа 3 оройтой, суурьндаа мөн 3 оройтой нийлээд оройн тоо 6 байгааг та бүхэн харж байна. За ирмэгийг тоолъё. За энэ дээд талдаа 3 ирмэгтэй бол суурьндаа мөн 3 ирмэгтэй байх ёстой. За мөн хажуугийн ирмэгүүдийг тоолъё. 1 2. За энэ цаана 3 нийлээд за 3 3-ын 9 ирмэгтэй байгааг та бүхэн харж байна. За гурвалжин призмийн нэг онцлог нь суурь нь 2 тэнцүү гурвалжин байдаг. За энэ хоёр суурь нь 2 тэнцүү гурвалжин байхаас гадна 3 хажуу талстай. Талс бүр нь тэгшүнцэгтүүд байгааг та бүхэн харж байна. За энэ бол нааталтаа харагдаж байгаа тэгшүнцэгт байна. За энэ хоёр хажуу нь мөн одоо тэгшүнцэгт дүрсээс бүтэж байгаа гэдэг нь ажиглагдж байна. За призмийг дотор нь гурвалжин призмээс гадна олон өнцөгт призм гэж байдаг. За олон өнцөгт призм нь 4, 5, 6 өнцөгтэй одоо суурьаас бүтдэг. За одоо энэ призмийг сайн ажиглаарай. Энэ призмийн 2 одоо суурь нь зөв 6 өнцөгтөөс бүтсэн ийм призм байгааг харж байна. За одоо энэ олон өнцөгт призмийн талс, орой, ирмэгийг бүгдээрээ тооцоолъё. За энэ 2 суурь минь хоёлаа ижил 6 өнцөгт. За 2 дээр 1 2 3 4 5 6 хажуу байгааг та бүхэн ажиглаж байгаа. Тэгвэл нийлээд талсын тоо нь хэд байх нь хүүхдүүдээ? 8 байх нь. За орой бүгдээрээ тооцоолъё. За наадлынхаа одоо суурьндаа 6 оройтой байна. Цаатлынхаа суурьндаа нийлээд бас 6 оройтой нийлээд оройн тоо хэд байх нь хүүхдүүдээ? 12 байх нь.
ирмэгийг тооцоолъё. За наатлынхаа суурьндаа 6 ирмэгтэй. За эсрэг талын суурьндаа мөн 6 ирмэгтэй байх нь ойлгомжтой. Ингээд 12 ирмэг. За хажуугийн ирмэгийн өдрөө тооцоолъё. 1 2 3 4 5 6. Нийлээд 3 6 18 ирмэгтэй байгааг өдрөө ажиглаж байна. За мөн гурвалжин призмийн нэгэн адил хажуу талсууд нь ямар байгаа гэсэн ажиглаарай. За энэ призмийн суурьнд 2 тэнцүү 6 үзэгт байхаас гадна 6 хажуу талстай ба хажуу талс нь мөн тэгш үзэгтүүд байгааг та бүхэн ажиглаж харж байгаа хаа. Тэгвэл призмийн хажуу талсууд нь тэгш үзэгт дүрс байдгийн байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй байх нэ. Одоо бидний бас нэг сайн мэддэг нэгэн биетийг өдрөө ажиглая. Гурвалжин пирамид. За сайн ажиглаарай. За энэ гурвалжин пирамидаас бүтсэн бид нар одоо эвлүүлдэг тоглоом байдаг шүү дээ, тийм ээ. За одоо бүгдээрээ энэ гурвалжин пирамидын тас, орой, ирмэгийг тооцоолъё. За суурь нь гурвалжин байна, тийм ээ. За 1 2 3 энэний цаана 4. Талсын тоон 4 байна. Оройг тоолъё бүгдээрээ 1 2 3 энэ дээдлтэйгээ дээдлийнхаа оройтой нийлээд 4 орой байна. Ирмэгийг тооцоолъё. 1 2 3 4 5 6 ирмэгтэй байна. За гурвалжин пирамидын нэг онцлог нь гэвэл суурь нь гурвалжин байхаас гадна пирамидын одоо хажуу талсууд нь бүгдээрээ гурвалжин дүрс байна. За гурвалжин пирамид байхаас гадна олон үзэгт пирамид гэж байдаг. За олон үзэгт пирамид нь суурь нь 4 үзэгт буюу 5 үзэгт байдаг. За энэ пирамидыг ажиглаарай. Энэ бол суурь нь 4 үзэгт байх энэ пирамид байна. За пирамидыг бүгдээрээ шинжлэе. Талс, орой, ирмэгийг тоолъё. Энэ пирамидад хэдэн талс байна хүүхдүүдээ сайн ажиглаарай. За суурьнда 1 байна. За 4 ширхэг хажуутайгаа нийлээд талс нь 5 байна. За одоо бүгдээрээ оройг тооцоолъё. 1 2 3 4. Суурьнда 4 оройтой. За дээдлтэй 1 ингээд 5 оройтой байна. Харж байна. За ирмэгийг тооцоолъё. За суурьнда 1 2 3 4 ирмэгтэй. За ингээд 4 талдаа 1 ирмэгтэй нийлээд 8 ирмэгтэй байгааг та бүхэн харж байна. За энэ олон үзэгт пирамидын суурь нь 4 үзэгт байна. Мөн 5 үзэгтэй суурь гэж бас байдаг. За хамгийн гол нь хажуу талсууд нь гурвалжин байгааг та бүхэн харж байна. Тэгвэл пирамидын онцлог нь призмээсээ ялгаатай нь хажуу талсууд нь гурвалжин байгаа гэдгийг та бүхэн сайн ажиглаж аваарай. За одоо бүгдээрээ цилиндр хэмээх биетийн шин чанартай танилцъя. За та бүхэн цилиндрийг сайн ажиглаарай. За ажиглаж байхад суурь нь 2 ижлэгэн дугуй байгаа гэдгийг та бүхэн харж байна. За харин энэ хажууг одоо бүгдээрээ ямар хөө болохыг тухайн одоо цилиндрийн дэлхээсээс бүгдээрээ ажиглая. За энэ дэлхээсийг хийгээд за эргээд дэлхээс ухаамаа. За эндээс ингээ харж байхад хажуу гадрууг нь дэлгвэл тэгш өнцөгт үсэж байна гэдгийг та бүхэн харж болно. За үүнээс үүдээд бүгдээрээ дараагийн энэ одоо кубын дэлхээс хэрхэн хийгдэж байгааг бүгдээрээ нэгэн бичлэгээс үздэцгээе. За үүнтэй адилхан бүгдээрээ энэ кубын дэлхээсийг хэрхэн хийж байгаа бичлэгийг бүгдээрээ үздэцгээе. Хаалаа хандуулаарай хүүхдүүдээ. Энэ бол одоо кубын дэлхээсийг хийсэн байдал харагдаж байна. За кубын дэлхээс бол 6 ижил квадратаас бүтэж байгаа болохыг та бүхэн энэ одоо бичлэгээс үзэх байхаа. За кубээ дэлхээсээ хумлаа, буцаагаад задлаа, эргээд кубээ дэлхээсээ хумаад кубээ бүтээлээ буцаагаад
За энэ одоо мэдлэгээ ашиглаад бүгдээрээ дараагийн дасгалыг ажиллаарай. За гадаргуугийн талбайг хэрхэн олох вэ? Эхний бодлогоо бүгдээрээ уншаарай. Кубын эрэмгийн урт нь 3 м бол гадаргуугийн талбайг олоорой. За саяын бичлэгээс бүгдээрээ куб маань 6 одоо талстай бөгөөд 6 талс мань зургуулаа тэнцүү болохыг бүгдээрээ ажигласан. За кубын эрэмг нь 3 м бол за нэг талсынхаа бүгдээрээ талбайг олъё. За энэ одоо нэг талсын талбай нь 3-ыг өөрчлөх нь 3 тэнцүү 9 м2 юм. Тэгвэл одоо бүгдээрээ нэг талсын талбайг олцохороо бусад талсынхаа нийт гадаргуугийн талбайг олохын тулд энэ одоо 9 м2-аа 6 дахин хэсгээд 54 м2 гэж олж болно. Тэгт параллел пивотын дэлгээсийг ажиглая. Бичлэгийг үзээрэй. За дэлгээс маань дэлгэгдлээ. За буцаагаад дэлгээсээ хундлаа. Буцаагаад дэлгэглээ. За одоо энэ дээр бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. За тэгшин зүгт параллел пивот 6 талстай бөгөөд за энэ 6 талс нь хосоороо тэнцүү хэмжээтэй байдаг. Жишээлбэл энэ том талс нь энэ том талстайгаа тэнцүү байхад энэ хоёр хажуу нь хоорондоо тэнцүү, энэ хоёр жижиг талс нь хоорондоо тэнцүү байгааг та бүхэн ажиглаж харж байгаа хаа. За одоо энэ хүү мэдлэгээ бүгдээрээ ашиглаад дараагийнхаа бодлогыг бодцгоё. За бодлогын үйлбэрийг уншаарай. Урт нь 6 м, өргөн нь 4 м, өндөр нь 2 м байх тэгшүүнцэгт параллел пивотын гадаргуугийн талбайг олоорой. За саяын дэлгээсээ сайн бодож байхад бүгдээрээ дасгалаа хийцгээе. Эхлээд бүгдээрээ том ханаа зуръя. За том хан, том одоо талс буюу одоо өрөө тасалгаагаар ярих юм бол шал буюу таазны хэсэг гэж төсөөлж авал их зүгээр байдаг. За тэгвэл шал буюу таазны хэсэг буюу одоо урт ба өргөн бүхий энэ хэмжээстэй талбайгаа хоёулангийн ижлэр шараар буутъя. За тэгвэл одоо энэ хоёрын талбайг олохын тулд яах юм шиг санагдаж байна хүмүүстээ сайн бодоорой. За залгуулад бүгдээрээ тасалгаанд одоо шал тааснаас гадна хоёр жижиг хан гэж байдаг. За энэ хоёр жижиг ханаа бүгдээрээ төсөөлье. За өндөр нь 2 м гэж байгаа учраас энэний өндөр нь хэд байх вэ хүмүүстээ? 2 м-тэй тэнцүү байна. За энэ одоо цэнхэр таазны буюу жижиг ханы одоо урт нь 2 м, энэ өргөн нь мөн 4 м-тэй тэнцүү байгааг та бүхэн харж байгаа. За одоо бүгдээрээ хоёр одоо нарийн ханаа бүгдээрээ тэмдэглэн. За энэ нарийн хан маань ийшээ хэдэн метр байх вэ хүмүүстээ? За энэ 6 м-тэйг ингэж давхцах учраас ийшээ 6 м, ийшээ хэдэн метр байх вэ хүмүүстээ? 2 м-тэй. За 6 м-ийг харьцан 2 м-тэй энэ одоо хоёр ханаа хоёр тийш нь ингэж зураад бүгдээрээ ногоон өнгөөр бодъё. За одоо ингэж 3 одоо хэмжээс маань энэхүү одоо 6 талсыг бүрдүүлж байна. За талс болгон 2-2-ороо өнгөж ил байгаа та бүхэн харж байгаа. За тэгвэл эхлээд бүгдээрээ шараар будагдсан ханыхаа нийт талбайг олохдоо талбай 1 гэж өчээд 4 м-ийг 6 м 4 м-ээр үржүүлэхдээ нэг талсын талбайгаар нь үнийг 2 дахин хэсгээд за 48 м2 гарч байгааг та бүхэн үзэж байгаа. За энэ бол шараар будагдсан ханы нийт талбай байх. Одоо бүгдээрээ цэнхэрээр будагдсан талбайхаа нийт хэмжээг олъё. Яах вэ хүмүүстээ? Бүгдээрээ талбай 2 гэж нэрлэе. За тэгвэл цэнхэр талын маань урт нь 4 м, өргөн нь 2 м юм чинь 4-ийг 2-оор үржүүлээд за энэ дүрс маань 2 удаа байгаа учраас үржүүрээ мөн 2 дахин хэсгээд 16 м2 гарч байна. За ногооноор буутсан талбайгаа бүгдээрээ олъё. Урт нь 6 м, өргөн нь 2 м учраас талбай 3 маань 6-ыг үржих нь 2, энэ үржүүрээ 2 дахин хэсгээд 24 м гарч байна.
Одоо бүх олсон талбайгаа мэдээж яах хүүхдүүдээ сайн бодоо. За гадаргуугийн талбайг олохын тулд бүгдээрийг нь хооронд нь нэмж таарна. Талбай гадаргуу тэнцүү эдгээр талбай хамжигдэхүүнүүдээ хооронд нь нэмээд 88 м2 гарч байна. За энэ бодлогыг хүүхдүүд маань маш сайн бодож сурсан байх гэж итгэж байна. Ингээд та бүхэн дараагийн дасгалыг бие дааж гүйцэтгээрэй. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл дээр сурсан зүйлээ ашиглаад гэрийн даалгавраа сайн хийгээрэй. Баяртай хүүхдүүдээ.